За бүгдээрээ сайн байцгаана уу? Цагаан амарцгаас нөө. Баруун бүсийн маань үйлчлэлийн багийн цугларалт маань 2 дахь өдөр нь эхэлж байна. Тэгээд өчигдөр та хүүгээр дамжуулаад их олон зүйлийг ухаарч авсан мэт. Тэгээд хамтдаа нөхөрлөөд бас их нэгүслийг авсан бахаа гэж итгэж байна. Тэгээд хамтдаа залбираад өнөөдрийнхөө үгийг эхлүүлцгээе. Биднийг хайрладаг Бурхан минь, танд баярлалаа. Эзэн та бид бүхнийг аварч өгөөд энэхүү өөрийн бий болсон чуулган дотор байлгаж, түүгээр зогсохгүй бидэнд эрхэм үйлчлэлийг даатгаж өгсөн танд талархаж байна. Эзэн таныг ирэх өдөр хүртэл бид бүхэн Бурхан таны даатгаж өгсөн үйлчлэлийг хичээнгүй гүйцэтгэж, бас чуулганы босгон байгуулах ажил болоод сайн мэдээг тунхаглах ажилд гар бие оролцож байгаад хичээнгүй үйлчилж байгаад очиход эзэн минь та туслаарай. Эзэн танаас авсан нэгүслээ бид нар улам бүр санаж, бас тэр нэгүсэлд хариулж амьдарч чадхаар эзэн минь та удирдноо. Баруун бүсийн маань 3 чуулганы ахын дүүс хамтдаа эзэн таны ялсан чуулган дотор үйлчилж бас сайн мэдээг тарааж байгаа байлээ. Эзэн минь та бүхий л ахын дүүст маань өөрийнхөө нэгүслийг дүргэж өгөөд эзэн таныг ирэх өдөр хүртэл итгэл дотроо байж өшөө олон хүмүүст сайн мэдээг тарааж бас үйлчилж чадхад та тусалноо. Энэ удаагийн цугларалтын бүхий л цагийг эзэн таны хүчит модар таатгаж биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээрээ шинэ гэрээ Луг 16 дугаар бүлгээс хамтдаа харцгаая. Луг 16-гийн 1-ээс 10-ыг хүртэл Луг 16-гийн 1-ээс 10-ыг хүртэл хамтдаа уншия. Шавнартаа тэрээр мөн ийхүү айлдав. Нэгэн баян хүн Нявтай байжээ. Өнөөх нэрвэн түүний эд хөрөнгийг өрн таран хийж байгааг эзэн нь сонсов. Тэгээд түүнийг дуудаж чиний талаар би юу л сонсоод байна да. Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нэрв байж чадахгүй нь гэжээ. Тэгтэл тэр нэрв өөртөө эзэн маань нэрвийн ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна. Юу хийхээ би мэдлээ. Нэрвийн ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно хэмээгээд эзэнд нь өртөө хүн бүрийг дуудаж эхний хүнээс чи эзэнд минь хэр өртөө вэ гэсэнд тэр 100 хэмжүүр тосны өртөө гэхэд мөнөөх зарц дарсаа ав даруй суугаад 50 гэж бич гэжээ. Тэгээд нөгөөд нь чи хэр өртөө вэ гэв. Тэр 100 хэмжүүр буудаан өртөө гэхэд нь дансаа ав 80 гэж бич гэлээ. Шудраг бус нэрвийнхаа ухаалаг үйлдлийн төлөө эзэн түүнийг магтан цаашаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ. Би та нарт хэлье. Шудраг бусын эд баялгаар өөрсдөө анд нөхөдтэй бол. Ингэснээр эд хөрөнгө чинь үгээрх цагт тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм. Хэн маш бага юмд итгэмжтэй байна. Тэр нь их юмд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юмд шудраг бус байна. Тэр нь их юмд ч мөн шудраг бус байдаг. Өнөөдөр бүгдээр хамтдаа Луг 16 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ шудраг бус нэрвийн талаар хамтдаа бодож үзье. Харах юм бол энэ хүн их л буруу муу зүйл хийсэн боловч эзэн нь энэ хүнийг магтж байгаа талаар гарч байгаа. Мэдээж хийсэн үйлдэлийг нь муу үйлдэлийг нь хараад магтж байгаа юм биш. Харин тэр хүний өөрийнхөө ирээдүйд бэлдэж байгааг хараад дээрээс нь одоо цаг үед амьдарч байгаа ч гэсэн дараа нь явах вэ гэдгийг хараад бэлдэж байгаа учраас түүнийг нь магтж гинэ гэж хэлж болно. Бид нар Библиэр дамжуулаад хамгийн их чухал мэдэж болох зүйл юу вэ гэхээр юм байгаа. Есүс эзэн энэ дэлхий дээр яах гэж ирсэн бэ гэхээр бид нарыг загалмаа дээр цовдлогдож бидний гим нүглийг мөнхөд аварж өгөхийн төлөө энэ дэлхий дээр ирсэн. Тэгтэл түүн дээр нэмээд бас нэг маш том чухал үйл явдлын талаар Матай номон дээр бичсэн байгаа. Матай 16 дугаар бүлэг дээр Есүс эзэн юу гэсэн бэ гэхээр энэ хатан дээр би чуулганаа босгох болно гэж хэлсэн.
энэ чуулган гэдэг зүйлийг Есүс эзэн бий болгохын төлөө загалмаа дээр цовдлогдоод энэ дэлхий дээр ирээд загалмаа дээр цовдлогдсон гэсэн байна. Тийм учраас энэ чуулган гэдэг зүйл бий болоод 2000 гаруй жил болж байна. Тэгтэл бид нар харах юм бол хуучин гэрэн дээр харах юм бол Бурхан Израилийн ард түмнийг өөрийнхөө нүдний цэцгийшгүй хайрлж хамгаалдаг гэж хэлсэн байгаа. Харин шинэ гэрэн дээр ирэх юм бол чуулганыг Бурхан өөрийнхөө нүдний цэцгийшийг хайрлж хамгаалдаг. Дээрээс нь энэ чуулганы төлөө Бурхан өөрийнхөө амийг өгсөн гэж хэлсэн байна. Тийм болохоор энэ дэлхий дээр байгаа хамгийн дээд чухал зүйл бид нар Эфес номон дээрээс харсан ч гэсэн чуулган гэдэг зүйл Бурханы өмнө ямар үн цэнтэй зүйл вэ гэдгийг бид нар мэдж болно. Дээрээс нь энэ чуулганаар дамжуулаад эзэн өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийг хүсэж байгаа гэдгийг ч гэсэн бид нар Библиэр дамжуулаад мэдэх боломжтой. Тэгтэл та бүхэн бодоод үзээрэй. Заримдаа одоо энэ бодол өөрийг маань ямар их чухал үн цэнтэй хүн бэ гэдгийг мэдрүүлж өгөх зэрэгцээ бас тэр нь ямар том үүрэг хариуцлагыг хүлээсэн хүн бэ гэдгийг бодоход хүргэдэг. Юу вэ гэхээр энэ байна. 2000 жилийн өмнө эзэн энэ газар дээр чуулганыг бий болгосон. Гэтэл энэ дэлхий дээр сүм чуулган гэдэг газар зөндөө олон байгаа боловч бид нар зөвхөн одоо Монгол улсад ихтэл сүм чуулган гэдэг газар зөндөө байгаа боловч жинхнээсээ эзний цусаар худалдаж авсан чуулган үнэхээр аврагдсан хүмүүсийн чуулган хичнээн байгаа бол бид итгэлийн амьдралаар амьдарч байгаа хэвчээ жинхэнэ манай чуулган шиг сайн мэдээг тараадаг. Дээрээс нь жинхнээсээ хүмүүс аврагддаг тийм чуулгантай таарж үзээгүй. Мэдээж эзэн агуу учраас биднээс илүү олон чуулганаар дамжуулаад ажиллаж л байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл тийм чуулгантай ерөөсөө таарж байгаа. Мэдээж янз бүрийн сүмийн байр, цуглаан олон байгаа боловч жинхнээсээ эзэн хамт байгаад сайн мэдээ тараагддаг. Дээрээс нь хүмүүс итгэлээр өсдөг. Эзэн яг тэргүүн нь болоод явж байгаа чуулган үнэхээр их цөөхөн байна. За дээрээс нь өөрийн маань амьдарч байгаа газар одоо жишээ нь миний амьдарч байгаа Увс гэдэг аймагт жинхнээсээ сайн мэдээ тараагаад хүмүүс аврагддаг сүм хэд байгаа бол бүхэл бүтэн Увс аймгийн хэмжээнд бараг ганц л байгаа гэж хэлж болох байна. Яг л тэр өөр тийм сүм чуулгантай ерөөсөө таарж байгаагүй учраас тэгтэл тэр ганц байгаа чуулган дотор би гэдэг хүн аврагдаад өнөөдрийг хүртэл итгэлийн амьдралаар явж гин гэдэг үнэхээр их гайхалтай талархмаар хэрэг. Дээрээс нь түгээс зогсохгүй эзэн тэр бий болсон чуулган дотроо өөрийг маань нэг эд эрхтэн болгож өгөөд тэгээд өөрийг маань хэрэглээд өөрт маань үүргийг даатгаж өгж байгаа нь бүр үнэхээр их талархмаар хэрэгээ гэсэн үг. Заримдаа тийм учраас Библиэлд ингэж хэлдэг. Нэрвуудаас итгэмжид байхыг шаарддаг. Яагаад гэвэл Бурхан маш их үнэтэй үйлчлэлийг чуулган дотор үйлчилж байгаа бидэнд өгсөн байгаа учраас бид нар итгэмжид байхаас өөр аргагүй. Бурханы өмнө үнэхээр сайн хийхээс ч өөр аргагүй гэж хэлж байна. Яагаад гэвэл бид бүхний чуулган дотор хийж байгаа үйлчлэлээр дамжуулаад эзний туйлын хүсэл болох төөрсөн нэг сүнс аврагдаад тэр хүн чуулган дотор холбогдоод дээрээс нь итгэлээр босгон байгуулагдахад бидний энэ дааж авсан үйлчлэл үнэхээр их чухал байна. Тийм учраас бид нар хэрвээ одоо ингэж бодъё л доо. Бид нар ямар нэгэн хууль баталдаг одоо эсвэл төрийн хэргийг шийддэг чухал албан тушаалд очих юм бол бид нар ямар их хариуцлагатай гэдгээ мэдэрч амьдрын шүү дээ, тийм үү? Нэг хүнтэй уулзсан чинь ингэж хэлсэн. Номлогч би улсын нууцтай харьцдаг хүн. Тийм учраас тантай нэг олон зүйл ярихгүй гэж хэлсэн. Тэр хүн бол яаж гэвэл маш чухал үүргийг дааж авсан учраас үнэхээр өөртөө одоо хариуцлагатай, дээрээс нь өөрийгөө маш их одоо өөрийнхөө хийж байгаа тэр ажлыг маш их өндрөөр үнэлж байна. Харин тэгтэл бидний хийж байгаа үйлчлэл юу вэ гэхээр шууд хүний сүнстэй холбогдоод тэр хүний сүнсийг аварж болдог. Тийм үү? Энэ дэлхий дээр хамгийн үнэтэй зүйл чинь хүний сүнс шүү дээ. Тэгтэл тэр хүний сүнсийг авралт хүргэжч болдог. Дээрээс нь аврагдсан хүний сүнсийг итгэлээр нь өсгөж болдог. Маш их тийм чухал үйлчлэлийг дааж явж байгаа хүмүүсээ гэж хэлж байна. Тийм учраас Библиэлд бидний юу гэж хэлж байгаа вэ гэхээр Бурханы нэрвууд гэж хэлсэн байгаа. Тэгтэл энэ нэрв гэдэг хүн өнөөдөр бүгдээрээ саяны уншсан ишлээс нэг бодоод үзье. Тэгтэл энэ дээр гарч байгаа нэг шудраг бус нэрв байна. Тэр нэрв яасан бэ гэхээр эзнийхээ одоо нэрв гэдэг хүн чинь эзнийхээ хамаг хөрөнгийг дааж аваад байж байгаа хүн шүү дээ. Одоо чинь байгууллага ч гэсэн нэрв гэдэг зүйл бол хүн бол тухайн байгууллагын байгаа бүх эд хөрөнгийг бүгднийг хариуцаад захиран зарцуулж яадаг хүн. Гэхдээ хэр их үр ашигтай зарцуулж ийнэ гэдгээс л бүх зүйл хамаарахаар байна. За тэгвэл саяны бидний уншсан ишлэлдэр нэг нэрв хүн гарч ийн. Тэгвэл энэ нэрвийг нэгдүгээр ишлэлээр харах юм бол ингэж хэлсэн байна. Нэгэн баян хүн нэрвтай байжээ. Өнөөх нэрв нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов. Тэгээд түүнийг дуудаж
чиний талаар би юу л сонсоод байна да. Ажил үргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нэр байж чадахгүй гэжээ. За юу гэсэн байна? Хийсэн ажлынхаа тооцоог хийнэ. Надад сонсогдоод байгаа зүйл энэ одоо юу вэ? Тийм учраас өөрийнхөө ажил үргийн дансыг наашаа өгөө. Цаашдаа нэр байж чадахгүй. Нэгсэндээ энэ хүн ажлаасаа халагдаад яг үгээр дахиж энэ ажлыг хийх боломжгүй болчлоо. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд яаж ажилласан бэ гэдэг тэр данс тайзыг тайлангийн эзэн шалгаж үзнэ гэж хэлсэн байна. Та бүхэн энэ нэрвээ оронд байсан бол яах байсан бол та бүхэн бодоод үзээрэй. Гэвч ажлаа хүлээл гэж үг. Дээрээс нь өмнө хийсэн алдаатай хийсэн, буруу хийсэн бүх ажлуудын тайлан тооцоог бүгднийг нь одоо шалгаж үзнэ гэж юм. Та бүхэн хэрвээ энэ нэрвээ оронд байсан бол яах байсан бол заримдаа сурагч байх үедээ шалгалт өгөх юм уу яадаг вэ? Бүх уул нь хичээлээ сайн давтаад шалгалтаа өгөх ёстой. Тэгтэл хичээлээ хийж амжаагүй бол яадаг вэ? Шалгалт хойшлж асаач гэдэг юм уу? Эсвэл багш өвдчихээсэй гэдэг юм уу? Эсвэл багш шалгалтын дээр битгий ирээсэй гэдэг юм уу? Тийм янз бүрийн бодлууддаг. Тэгтэл энэ хүн ч гэсэн тэгж бодож иж магадгүй. Эзэн маань анзаарахгүй өнгөрчөөсэй. Миний энэ хийсэн зүйлийг битгий мэдээсэй гэж бодож магадгүй. Тэгтэл яг энэ нэрвтэй адилхан бидэн ч гэсэн өөрийнхөө энэ ажил үүргээ бүгднийг бурхны өмнө тооцоолаад энэ дэлхий дээр байгаа өөрийнхөө ажлыг түгнээд дуусгах өдөр удахгүй ирнэ гэдгийг бид нар мэдж байгаа. Тийм учраас Есүс эзэн ирж байгаа өдөр юу вэ гэхээр бид нар энэ дэлхий дээрх бүхий л ажлаа дуусгаад өөрийнхөө тайлан эзэнд өгөөд тэгээд энэ үүрэг албаасаа мөнхөд чөлөөлөгдөх тэр өдрөө гэж хэлж байна. Харин тэгтэл энэ нэрвийн хувьд л тэр өдөр нь яг тулаад ирсэн байна. Тийм байгаа зү. Тийм учраас юу гэж юм гэхээр тайлан тооцоог шалгана гэж юм. Энэ нэрвийн хувьд бол одоо ямар нэгэн боломж алга. Тэгтэл бид нар ч гэсэн хэн бэ гэхээр эзнээс бүхий л зүйлийг даагаад авсан, бас хариуцаад авсан нэрв байна. Харин бид нар ч гэсэн ялгаагүй энэ тайлан тооцоогоо тайлагнах өдөр ирнэ. Өөрийнхөө итгэлийн амьдралыг, өөрийнхөө бурхны өмнө дааж авсан зүйлийг хэрхэн гүйцэтгэж ирсэн бэ гэдгийг хариуцуулах өдөр ирнэ. Тэгтээ түүнээс тэр аюулаас бид нэр мултарж болох юу вэ гэхээр цаг хугацаа гэдэг нэг зүйл биднэрт байна. Тийм үү? Тийм учраас бид нар өдөр болгон өөрийнхөө амьдралыг, итгэлийн амьдралыг дүгнж тооцоод үнэхээр ухаалаг сайн нервийн хувьд амьдрах юм бол бид нар эзнийг ирэх өдөр энэ нерв шиг сандрахгүйгээр арай илүү сэтгэл амар байж болно гэсэн үг. Тийм учраас бүгдээрээ үүний талаар хамтдаа нэг бодож үзье. Заримдаа бид нар яг үүндээ томоор харах юм бол бидний итгэлийн амьдрал ч гэсэн бурхны ажлыг хийж байгаа хэрэг. Дээрээс нь бидний дааж авсан үйлчлэл ч гэсэн ялгаагүй эзний ажлыг хийж яваа хэрэг. Тэгтэл заримдаа бид нар итгэлийн амьдралаар унах үе байна. Үйлчлэл хийж явж байгаа заримдаа тэр үйлчлэлээсээ бүр одоо хальшраад заримдаа бүр зүгтаах үе ч гэсэн байдаг. Тэгтэл тэр болгон юунаас эхэлдэг вэ гэхээр гів гинтэл өөрт маань тийм итгэлийн амьдралын аюул тулгараад эсвэл үйлчлэлийн маань хувьд уналт гів гинт тулаад ирдэг биш. Айж майжмаар баг багаар энэ тохиолддог гэдгийг бид нар харж болохоор байгаа. Тийм учраас гів гинтэл хэцүү зүйл биднэрт тулгараад ирдэг биш. Харин айж майжмаар энэ зүйл бий болдог. Тийм учраас яавал бид нар эцсийн хүртэл энэ нервийн үүргийг сайн гүйцэтгэж байгаа бурхны өмнө очих боломжтой вэ гэхээр түүнтэй адилхан өдөр болгон бид нар өөрийнхөө амьдрал дээрээс нь хийж байгаа үйлчлэлдээ нэхур хандаж байж л яг өөрийн ажил үргээ сайн гүйцэтгэх боломжтой гэж хэлж болно. Тийм учраас бид өхөн бурхантай уулзах юм бол гарцаагүй өөрийнхөө итгэлийн амьдралыг бурхны өмнө дүгнээд тэрэндээ тохирсон мөнхийн шагналыг бурхнаас хүртнэ гэж хэлсэн байна. За тэгвэл бүгдээрээ хамтдаа энийг бодож үзье. За саяны 16-гийн 1-р ишлэлээ. За бүгдээрээ хамтдаа нэг уншийе. За 6-гийн 1-р ишлэл хамт уншийе. Шавнартаа тэрээр мөн ийхүү айлдав. Нэгэн баян хүн Яровтай байжээ. Өнөөх нэрв нь түүний эд хөрөнгийг өрн таран хийж байгааг эзэн нь сонсов. За энэ дээр тэр нэрв хэний эд хөрөнгийг өрн таран хийж байгаа вэ гэхээр эзнийхээ гэж хэлсэн байна. Тийм байгаад түүний эд хөрөнгийг өрн таран хийж байгааг эзэн нь сонсов. Тийм учраас бид нар эзний эд хөрөнгийг өрн таран хийхгүй тул энэ хэнийх вэ гэдгийг тодорхой мэдэх хэрэгтэй гэж хэлж байна. Ялангуяа хүн аврагдсны дараагаар намайг эзэн үнтэйгээр худалдаад авсан юм биш үү гэдгийг мэдэж авдаг. Дээрээс нь өөрт маань байгаа энэ бие ч гэсэн эзнийх юм биш үү гэдгийг мэдэж авдаг. Өөрт маань цаг хугацааг өгж байгаа нь өнөөдөр би нүдэ нэгээ сэрж байгаа нь өөрт маань тамир тэнхээ байгаа нь эрүүл мэнд байгаа нь бүгдээрээ л эзний өгж байгаа нэгүслээ гэдгийг
бид нар мэддэг. Тийм учраас өөрийн маань эзнээс авсан юм болгон эзний надад хариуцуулаад өгсөн зүйлсээ гэж хэлж болно. Тийм учраас бид нар нэгдүгээрт юуг нэр болж хүлээж авсан бэ гэхээр өөртөө байгаа бүхий зүйлийг бид нар эзнээс нэр болгоод хүлээж авсан байна. Харин эзэн энэ өөрийнх нь ийд хөрөнгө болох өөрт маань байгаа бие, өөрт маань байгаа цаг хугацаа, өөрт маань байгаа эрүүл мэнд бүхий зүйл бүр ийд хөрөнгө хүртэл тэр болгоноор дамжуулаад эзний хүссэн ажлыг хийгээсэй гэдгийг үнэнхээр хүсэж байна гэж хэлж байна. Тэгтэл юуг өрн таран хийж ийн гэж хэлж болох вэ гэхээр эзний өгсөн тэр зүйлсийг эзний хүсээгүй зүйл зарцуулахыг өрн таран хийж байна гэж хэлж болох байна. Бүгдээрээ харъя. Бидний авсан энэ эзнээс авсан бие хүртэл юм бэ гэхээр эзнийх байгаа. Хамтдаа Ром 12 дугаар бүлгээс нэг харъя. Ром 12-ийн 1-р ишлэл. Хамтдаа уншийе. Ийм дахтуу нараа, Бурхны өрөв сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун тахил болгож өрөг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Бурхны хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр Бурхны бидэнд ихийн хөвлийн дотор хэлбэржүүлж төрүүлж өгөөд одоо ч гэсэн өгсөн байгаа энэ биеийг Бурхан тааламжтай амьд ариун тахил болгон өргөөсэй гэж хүсэж байгаа. Түүгээр зогсохгүй бүхий л зүйлийг Бурхан бидэнд өгсөн байна. Өөрийн маань сайрхаж болох бүхий л зүйлийг. Өөрт маань хэрвээ жоохон авьяас байдаг бол тэрийг ч гэсэн яасан байгаа вэ? Эзэн л эцэстээ бидэнд өгсөн байна. Хэрвээ өөрт маань залуу нас байгаа бол тэрийг эзэн ялгаагүй бидэнд өгсөн байна. Тийм учраас өөрийн маань толгой дотор миний энэ арай илүү бусдаас дээрдээ эсвэл надад ийм сайн зүйл байна да гэж бодож байгаа юм болгон эцэстээ юу вэ гэхээр Бурхны бидэнд хариуцуулж өгсөн Бурхны эд хөрөнгө байна гэсэн үг. Ялангуяа чуулган дотор үйлчлэлийг дааж авсан байгаа ахын дүүс тэр би ч ялгаагүй, тав хүн ч ялгаагүй бидэнд байгаа бүхий сайн зүйл юу вэ гэхээр Бурхан өөрийнхөө ажлын төлөө, өөрийнхөө үйл хэргийн төлөө бидэнд хуваарлаад өгсөн байгаа эд хөрөнгөө гэсэн үг. Харин тэр эд хөрөнгийг би эзний хүслийн дагуух зүйлд хэрэгжилж байх юм бол юу? Эзний өмнө би сайн нэр болоод амьдарч байна гэж хэлж байна. 1-р Коринт номон дээр ингэж хэлсэн байгаа. Хамтдаа харцгаая. 1-р Коринт 4-р бүлэг. 1-р Коринт 4-р бүлэг. За 1-р Коринт 4-ийн 7-р ишлэл. За хамтдаа уншийе. Үнэн дээр хин чамайг илүү гэв. Чи байгаагаа хүлээж аваагүй гэж юу? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрах нь вэ? Энд дээр бидэнд байгаа бүхий л зүйл юу вэ гэхээр Бурхны биднэрт өгсөн зүйл байна. Тэгтэл эзэн нь тэр их баян хүн өөрийнхөө нэрт эд хөрөнгийг хариуцуулж байгаа зорилго нь юу? Хэрвээ зүгээр хадгалаад байж байгаа гэсэн бол тэр хүн өөрөө л хадгаламжиндаа хийгээ хадгалж яхад болно шүү дээ. Тэгтэл нэрвдаа өгж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр тэд эд хөрөнгөөр нь эзнийхээ хүслийн дагуу ажиллаулаад үр дүн эзэндээ авчраасаа гэдгийг л эзэн хүсэж байгаа. За тэгвэл та бүхнээс нэг асууя. Та бүхэн бид бүхний энэ дэлхий дээр амьдарж байгаа шалтгаан зорилго юу вэ? Тийм үү? Энэ чинь нэг бодохоор асуудал биш шүү дээ. Бидний энэ дэлхий дээр амьдарж байгаа зорилго бол сайн мэдээ тараагдахын төлөө. Бурхан чуулганыг бий болгосон шалтгаан ч гэсэн юу? Мэдээж олон шалтгаан байгаа ч гэсэн эцсийн зорилго нь энэ сайн мэдээг тунхаглахын төлөө чуулганыг бий болгож байгаа. Энэ чуулган дотор Бурхан хүн болгонд өөр өөрийн бэлэг авьяасыг өгөөд эд эрхтнийг бий болгоод тус тусын үйлчлэлийг өгж байгаа зорилго нь юу бол? Шалтгаан юу? Бас л энэ сайн мэдээний төлөө. Сайн мэдээнд хэрэгтэй учраас л Бурхан яаж байгаа вэ? Чуулган дотор хүн болгонд өөр өөрийн гэсэн үүрэг албыг оноож өгөөд энэ чуулганыг бий болгоод явж байгаа. Зүгээр нэг үүргийг оноогоо зогсоогүй хүн болгон тэр үүргийг гүйцэтгэж ядах авьяас, дээрээс нь боломж, тэр эд хөрөнгийг одоо Бурхан өөрийнхөө хөрөнгө болох цаг хугацаа, авьяас чадвар, эрүүл мэнд, тамир тэнхээ бүгднийг Бурхан биднэрт хариуцуулаад өгсөн. Тийм учраас тэр болгоныг бид нар хүлээж аваад эзний ажлыг эзний зорилгын төлөө хийхээр яваа нэрвуудаа гэж хэлж байна. Тэгтэл Библиэлд сайн нэрвийн талаар ч гэсэн зөндөө гарсан байгаа. Бас муу нэрвийн талаар ч гэсэн зөндөө олгуудаа гарсан байна. Хамтдаа бүгдээр нэг жишээ харъя.
1-р Петр 4-р бүлэг дээрээс хамтдаа харъя. За 1-р Петр 4-ийн 10-11-р ишлэл. За 10-11-ийг хамтдаа уншийе. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвуучийг үйлчил. Ярьдаг нь Бурхны илэрхийллээр яриг, үйлчилдэг нь Бурхнаас тэтгэгдэх хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулгдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен. Энэ дээр түрүүний Луг 16 дээр гарсан тэр нэр бас огт эсрэгээр гарч байна. Энэ дээр юу гэж хэлсэн байна? Сайн нэрв гэж хэлсэн байгаа. Сайн нэрв шиг үйлчлээрэй гэж хэлсэн байна. Тэгвэл энэ сайн нэрв гэдэг хүн ямар хүнийг сайн нэрв гэж хэлээд байна вэ гэхээр тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулгдах юм аа. Бурханыг алдаршуулахын төлөө хийж байгаа, хөдөлмөрлөж байгаа, ярьж байгаа, үйлчилж байгаа бүхий л зүйл нь эцэстээ юу вэ гэхээр сайн нэрвийн хийдэг зүйлээ гэж хэлсэн байна. Тийм учраас бид бүхнийг Бурхан сайн нэрв шиг Бурханыг алдаршуулдаг. Дээрээс нь Бурханы хүслийн төлөөх тэр ажлыг хийгээсэй гэдгийг үнэхээр хүсэж байна гэж хэлж байна. Тэгтэл Библийн дэлхийдэр хоёр төрлийн Христэд итгэгч байна гэж хэлж болно. Үнэхээр сайн нэрв шиг амьдарч байгаа Христэд итгэгч юм байна. Бас сайн биш, шудраг бус нэрв шиг амьдарч байгаа хүн ч гэсэн байна. Библиэлд харуул бид нар зүгээр өөрсдийнхөө эргэн тойрныг харсан ч гэсэн аврагдсан хэрнээ аврагдаад үнэхээр эзнийг алдаршуулаад сайн мэдээний төлөө амьдраад хичээж байгаа Христэд итгэгч байхад аврагдсан хэрнээ тэр нэгүслийг дими хоосон болгоод итгэлээсээ холдоод орхиод явсан хүмүүс ч гэсэн их олон байна. Өөрт нь бидэрт өгөгдсөн байгаа энэ цаг хугацаа нөөц бололцоо гэдэг бүхий зүйл бүгдээр хязгаарлагдмал. Тэгтэл тэрийг өрн таран хийснийхаа дараа харамсаж боддог хүн ч гэсэн их олон байдаг. Библиэлд харуул бид нар эргэж ирсэн хүүгийн зүйрлэлийн талаар мэднэ. Тэгтэл эргэж ирсэн хүү ааваасаа бүхий л өмч хөрөнгийн авангуудаа яадгүй. Бүгдэн нь юу ч хүү өрн таран хийчдэг. Тэрнийхээ дараа л ухаардаг. Би үнэхээр буруу зүйлийг хийжээ гэж. Тэр шиг бид нар эхэндээ ямар их олон зүйлийг Бурханаас дааж авсан бэ гэдгийг мэддэггүй. Харин заримдаа өрн таран хийснийхаа дараа л Бурханы надад өгсөн зүйл ямар чухал үнэтэй зүйл байсан юм бэ гэдгийг эцэст нь мэдэж авдаг. Заримдаа хүнд өвчин тусаад тэр өвчнөөсөө болоод үйлчлэлээ болдог ахын дүүс байдаг. Тэр ахын дүүс үйлчлэлээ болсныхаа дараа нэг хэсэг хугацаанд өөрсдөд нэг амар санагдсан гинэ. Нэг удаа нэг тийм үнтэй уулзаж үтсэн. Чуулганаас сахилгажуулт аваад бүх үйлчлэлээ орхиод нөхөрлөлтөө сар ирж болохгүй гэсэн сахилгажуулт авсан хүн байсан. Тэгтэл тэр хүн юу гэсэн гэхээр эхний 7 хоног бол үнэхээр сайхан байсан гинэ. Бүтээсээ өдөр чи өөр ажил амжуулаад 3 дахь орой хүртэл ингээл гэртээ ажиллаа хийгээл үнэхээр өөр байсан гин. Тэгтэл нэг 7 хоног өнгөрсний дараа үнэхээр их гимссэн. Би чинь ямар үн цэнтэй амьдралаар амьдарч ягаад тэр боломжийг алдсан юм бэ гэдгийг бодсон гин. Тэрэн шиг биднэрт өгөгдсөн байгаа Бурхны үнэхээр их олон нэгүсэл байгаа. Тэрийг эзний төлөө эзний ажлын хүслийн дагуу хэрэгжилж явах үед л хамгийн үн цэнтэйг бид нар мэдрээд амьдардаг. Тэгтэл харин тэрийг эзний хүслийн дагуу зарцуулж чадалгүй өөр зүйлд алдсны дараа яадгүй. Өөрийнхөө ямар их үнэтэй зүйлийг алдсан юм бэ гэдгийг мэдэж авдаг. Тийм учраас бид хүн өөрт маань байгаа авьяас чадварч бай. Эсвэл өөрийн маань дааж авсан үйлчлэлч бай. Энэ болгон бүгдээрээ эзний төлөө хийх ёстой. Ажил хэрэг явуулах ёстой. Түүгээр дамжуулаад гарцаагүй үр дүндээр хүрж явах ёстой үйлчлэлээ гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Миний итгэлийн амьдрал гэсэн одоо үеийн аврагдаа чуулган дотор хид хідэн үйлчлэл ингээд хийж байсан. Тэр үед бодоод үзэх юм бол юм байна. Тэгээ жоохон ичмэр ч гэсэн заримдаа зүгээр оронтоо бөглөөд үйлчлэл хийжсэн үе ч гэсэн байна. Бас үнэхээр хичээгээд хөдөлмөрлөд хийжсэн үе ч гэсэн байна. Гэхдээ аль нь яг сайн мэдээ тараагдахад үнэхээр чуулган тус болоод дээрэс нь ахын дүүс маань итгэлээр амьдрахад аль нь хамаагүй илүү тус болсон болоо гэдгийг бодоод үзэх юм бол эцэстээ яг Бурхны хүслийн дагуу зарцуулсан цаг хугацаа хийсэн хөдөлмөр тэр үйлчлэл маань Бурхны өмнө хамгийн үнэтэй дурсагдахаар том үйлчлэл байна. Дээрээс нь тэрийг хийх чадварыг яасан бэ гэхээр Бурхан бүгднийг бидэрт өгсөн гэж хэлж болно.
Нэг удаа би хэвлэлийн багт үйлчилж явах үедээ нэг ийм үйл явдал болсон. Үнэхээр юу вэ гэхээр хит удаа ингээд үйлчил хийж явах үед нэг тэгдэг хүмүүс байсан. Билгүүний чи угаасаа чаддсан юм чин чи л энийг хийх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл чи угаасаа анханасаа толгой сайтай юм чин чи угаасаа хийчнэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар хилжсэн хүмүүс зөндөө олон байсан. Угаасаа барыг толгой сайтай учраас хийчнэ гэл. Тэгтэл тэн дотор юу вэ гэхээр одоо бодоод ихэд үнэхээр хий гэсэн хүсэл байх юм бол бурхан тэр чадварыг хүртэл нэмж өгд юм байна гэдгийг зөндөө олон удаа харж ирсэн. Тийм учраас одоо заримдаа одоо юу хөө чуулганаас надад үйлчлэл хийхийг хүсээд эсвэл яаралтай энийг хийх хэрэгтэй байна гэх юм бол тэрнээс айхаа болсон. Яагаад гэвэл хэрвээ би хийяагээ хичээх юм бол бурхан тэр хийх чадварыг нь ч гэсэн өгдгөө гэдгийг итгэлийн амьдралдаа хэд удаа мэдэрч үзсэн. Тийм учраас өөрийнхөө огт мэрэгжлийн биш одоо сурж байгаагүй зүйлээ хүртэл зайлшгүй сурчаад тэр үйлчлэлийг хийх ёстой үе гэсэн гарч ирсэн. Тэгэхдээ тэр болгоныг эцэстээ хэн өгч ийн гэхээр бурхан өгч ийнө гэдгийг маш их олон удаа харсан. Нэг хэсэг чуулганда орчуулагчаар үйлчилж үзсэн. Гэхдээ харах юм бол тэр үед надтай хамтдаа итгэлийн амьдралаар амьдарч байгаа орчуулагч болсон ахын дүүс байсан. Гэхдээ бид хоорондоо шийдээд үнэхээр хэдүүлээ орчуулагч болёо. Цаашдаа Монголд олон сүм бий болох юм бол орчуулагч угаасаа хэрэгтэй гэж хамтдаа шийдсэн. Гэхдээ бид нэр хичээл хийж үзээгүй. Ерөөсөө сургалт дамжаанд яваагүй. Тэгсэн мөртлөө бурхан ямар ч хэлсэн тэр үе чуулганд хэрэгтэй болонгууд л ямар ч хэлээс орчуулагчийг чадварыг өгөөд орчуулагчийн үйлчлэлийг даатгаж өгч ийсэн. Тэгж байж байгаа дараа нь орчуулагчаа болсны дараа буцаагаад орчуулж чадхаа болцсон өмнөх шиг. Яг тэгэхээр бурхан тухай үед өгдөг юу вэ гэхээр үйлчлэл хийж байгаа хүнд өгж байгаа авьяас чадвар гэдэг зүйл байна. Тийм учраас бид нэр үнэхээр эзний бид надад өгсөн байгаа энэ үйлчлэлийг эсвэл эзний надад өгсөн байгаа энэ зүйлсийг хэрэглээд би үнэхээр эзэнд үр ашгийг өгсөн итгэлийн амьдралаар амьдрья гэж хичээх юм бол бүхий л арга замыг бурхан өгдгөө гэдгийг бид олон удаа харж болохоор. Тийм учраас бид бүхэн эзний нэрвод учраас өөртөө байгаа эзний өгсөн энэ байгаа зүйлийг ямар ч л байсан нийлүүлж ягаад ямар ч л байсан хичээж зүтгэж ягаад эзний надад өгсөн үйлчлэлийг сайн хийя гэх юм бол боломжгүй зүйл байхгүй гэж хэлж байна. Та бүхэн бодоод зэрэг Библиэлд харах юм бол одоо шинэ магтнууны баг байна. Тэгтэл Библиэлд харах юм бол зөндөө олон хүмүүс бурхныг магтан дуулж байгаа талаар гарч байгаа. Тэгтээ хамгийн анх магтнууны багийг Давид хаан байгуулсан шүү дээ. Тэгтэл тэр үед Давид хааны байгуулсан магтнууны баг хідэн хүнтэй байсан гэж бодож байна даа хүн. Хідэн хүнтэй байсан бол хамтаа 1-р шаштар номноос харъя. 1-р шаштар 23 дугаар бүлэг. Нэгдүгээр шаштар 23-ийн 5 дугаар ишлэл. За 5 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. 4,000 хаалгачид 4,000 магтан дуулахдаа Давидын бүтээсэн хөгжмөөр эзнийг магтдаг байлаа. Хідэн хүнтэй гэж гарч байна. 4,000 хүнтэй магтан дууны баг байна шүү дээ, тийм үү? Гэхдээ энэ хүмүүс яаж юм гэхээр Давидын зохиосон хөгжмийг хөгжмдөөд Давидын зохиосон дуулуудаас дуулаад эзнийг магтдаг байсан гэж хэлсэн байна. Та бүхэн төсөөлөөд үзтээ 4,000 хүнтэй магтан дуу. Харах юм бол энэ магтнууны баг ч гэсэн бүр маш их зохион байгуулалттай байгаа. 3 ахлагчтай, 3 ахлагч нь ээлжлээд бэлдүүлээд байнгын тэр магтаалын дуу тасрахгүйгээр үргэлжлүүлдэг. Дээрээс нь тэр магтаалын дуучид эзний өргөнд өдөр шөнөгүй байгаад өөрсдийнхөө хоолойг бэлдээд дуугаа дуулаад бэлддэг байсан гэж хэлсэн байна. Тэгвэл та бүхэн бодоод үзтээ Давид хаан үнэхээр гоц ухаантай болохоор янз бүрийн хөгжим зохиосон болов. Давид хаан Моцартчиг болохоор янз бүрийн хөгжим зохиогоод дуу зохиосон болов. Юу гэхээр Давид хаан энэ магтан дуу гэдэг ямар чухал вэ гэдгийг мэдж байгаа учраас тэрийг өөрийнхөө амьдралд мэдсэн учраас ийм том магтан дууны багийг байгуулсан гэж хэлж болно. Эзний нэгүсэд ямар том бэ гэдгийг мэдж байгаа учраас эзнийг ингэж магтахуйц хэмжээний эзэн агуу нэгэн гэдгийг мэдж байгаа учраас яаж байгаа вэ? Тэр магтан дуу байгуулад дээрээс нь өөрөө яасан
олон удаа Саул хаан бузар сүнсэнд эзэмдүүлээд байж байгаа үед хөгжим тоглож өгөөл тэрийг зайлуулж байгааг харсан. Өөрөө Саул хаанд хөөгдөд маш их хэцүү байх үед гисэн эзний нэгүслийг санаад магтанд болж байгаа тэр магтандуу өөрт нь хүчийг өгж байгаа гэж гисэн мэдсэн. Давидтай хамтдаа явж байгаа хүмүүсийг ч гэсэн урамсуулж өгч яснийг, тэднийг хүчтэй болгож яснийг Давид хаан үнэхээр мэдчихсэн учраас эзнийг яавал илүү сайн магтаж болох вэ гэдгийг маш их тунгаан бодоод дээрээс нь эзний нэгүслийг мэдсэн учраас л энэ болгоныг хийсэн гэж хэлж байна. Тэрнээс биш ямар нэгэн хөгжмийн гоц авьяастаа та ийм зүйлийг хийсэн биш байж таарна тийм үү? Эзний өөрт нь өгсөн жоохон нэгүсэл эзний өөрт нь өгсөн байгаа тэр эд хөрөнгийг л ямар ч л байсан эзний хүслийн төлөө хэрэглэе гэх үед эзэн гарцаагүй тэр чадваруудыг нэмж өгдөгөө гэж хэлж байна. Хэрвээ би медиа багт үйлчилдэг байгаад үнэхээр ахан дүүстэй таны 1 сарын турш өнгөрүүлсэн энэ итгэлийн амьдрал эзний өмнө үнэхээр үнцэнтэй байсан гэдгийг ухааруулъя гэх юм бол яаж хийж яагаад 1 сарын бичлэгийг сайн хийх яах вэ? Санаа, дээрээс нь ур чадвар гарцаагүй бурхан хөгжил таарна. Хэрвээ надад тэрийг хийх чадвар байхгүйсэн ч гэсэн яах вэ? Яаж судал сайж агаад тийм зүйлийг хийж л чадна гэсэн үг. Тийм учраас бид нар эзний өгсөн байгаа, өөрт маань өгсөн байгаа тэр олон нэгүслийг эзний хүслийн дагуу биш зүйлд өрн таран хийлгүүгээр харин яаж хийж агаад эзний хүслийн дагуу хэрэглэе гэх юм бол эзэн айжмаар тэр чадварыг нэмж өгөөд илүү олон зүйлийг бидэрт нэмж өгнө гэж хэлж болох байна. Тийм учраас бид өхөн эзнээс авсан олон нэгүсэл бидэнд байгаа. Харин тэрийг эзний хүслийн төлөө зарцуулъя гэх юм бол яа зарцуулах вэ гэдэг тэр арга замыг бурхан зааж өгнө гэсэн байна. Тийм учраас бид бүхний энэ дааж авсан зүйл үнэхээр их чухал учраас бид нар энэ дэлхий дээр зүгээр эзний зүйлийг өрн таран хийсэн шудраг бос нэрв шиг биш, харин үнэхээр ухаалаг сайн нэрв шиг амьдарч хагаад эзний өмнө очивол үнэхээр их сайхан байж таарна. За дахиад үдээрээ Луг 16 дугаар бүлэг рүү эргээд нэг зүйлийг харъя. Луг 16 дугаар бүлэг. За энэ дээр тэр шудраг бус нэрв юу бодсон бэ гэхээр хэрвээ одоо эзэн маань надаас ажиллаа авчвал дараа нь би яах вүлээ гэдгийг бодсон. Тэгж яагаад эзэн маань надаас энэ ажлыг авчих юм бол би одоо цаашдаа газар ухъя гэж газар ухах чадахгүй, дээрэс нь гуйлга ухаасаа хүртэл ичиж гинэ гэж хэлсэн. Тийм учраас яах вэ гэж яагаад эзэндээ өртөө байгаа хүмүүсийн өрийг нь яаж өгсөн? Бүгдийг нэмгэлж өгсөн байна. Дараа нь энэ хүмүүс намайг хүлээж авна гэд. Тийм учраас эзэн нь тэр шудраг бус нэрвийн үйллийг магтсан талаар гарч байгаа. Хамтдаа 8 дугаар ишлэлийг хамт уншийе. 16-гийн 8 хамт уншийе. Шудраг бус нэрвийнхаа ухаалаг үйллийнхэн төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Энэ үеийн хүүгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хүүгүүдээс илүү ухаалаг ажээ. Энэ дээр шудраг бус нэрвийнхаа ухаалаг үйлдлийн төлөө эзэн түүнийг магтсан сайшаажээ гэж хэлсэн байна. Энд дээр зүгээр тэр үйлдэлийг нь магтсан гэж хэлсэн биш, ухаалаг үйлдэл гэж хэлсэн байна. Юу вэ гэхээр эзнийхээ өгсөн зүйлээр эзнийхээ хөрөнгөөр яаж гэхээр ирээдүйдээ бэлдэж гинэ гэсэн үг. Цаашдаа би яах вэ гэдгийг бэлдэж гинэ. Тэгвэл бид нар ч гэсэн ирээдүй байгаа. Биднэрт ямар ирээдүй байгаа вэ гэхээр мөнхөд амьдрах ирээдүй байгаа. Бид нар мөнхийн ус очиод мөнхөд эзний өмнө амьдрна. Мэдээж мөнхийн ус очих юм бол бүх зүйл үнэхээр талархмаар байгаа. Мөнхийн ус очиод там руу явахаар исэн гимтэн би бүр диваажингийн босгон дээр зогсож гинэ гэдэг хүртэл юу. Бүр үнэхээр талархмаар хэрэг штэ. Тэгтэл дээрээс нь эзэн энэ дэлхий дээр яаж амьдрч бас яаж итгэлийн амьдралаар амьдрсан бэ гэдгээр мань надад мөнхийн шагналыг өгнө гэж хэлсэн байгаа. Тийм учраас бид нар нэг өсөндөө энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдрал маань өөрийнхөө мөнхийн амьдралд бэлдэж байгаа хугацаа гэж хэлж байна. Бид нар зөвхөн авралыг авлаа гэд мөнхийн амьдралдаа бүрэн бэлэн болоод бүх зүйл маань дуусчих байгаа биш. Одоо бид нар мөнхийн улсад өөрийнхөө эзнээс авах алдар магтаал шагналыг бэлдээд энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс. Харин түүнийг бодоод амьдарч байгаа хүнийг эзэн юу гэж хэлэхээр ухаалаг хүн гэж хэлсэн байна. Ухаалаг хүн. Тэгээд энэ хүн өөрийнхөө эзнээсээ авсан байгаа тэр шудраг бус эд хөрөнгө гэж хэлж болно. Шудраг бус эд хөрөнгө гэж юу гэлж байгаа вэ? Өөрийн маань биш зүйлийг хэлж байгаа шүү дээ. Тэгвэл өөрт маань байгаа энэ бүхий л зүйл өөрийнх маань биш, эзний надад өгсөн зүйл учраас өөрт маань байгаа бүх зүйл эцэстээ шудраг бусын эд хөрөнгөө гэж хэлж байна. Харин тэгтэл
энэ эд хөрөнгөөр юу хийсэн бэ гэхээр 9-р ишлэлийг хамтдаа харъя. Би та нарт хэлье. Шудраг бусын эд баялгаар өөрсөдөө анд нөхөдтэй бол ингэснээр эд хөрөнгө чинь үгээрх цагт тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм аа. Энэ дээр юу гэж хэлж байна гэхээр анд нөхөдтэй болоо гэж хэлсэн байна. Анд нөхөдтэй бол. Нэгэсэндээ өөрсөдөө байгаа бүхий л зүйлээ зориулаад анд нөхөдтэй болоо. Мөнх нутагт өөрийг маань хүлээж авч чадах анд нөхөдтэй бол гэж. Мөнх нутагт өөрийг маань хүлээж авч чадах анд нөхөр гэж юу? Аврагцсан хүний сүнсийг хэлж байна. Тийм учраас өөртөө байгаа бүхий л хүчээ зориулаад эзний хүсэл болгохын сайн мэдээ тарагдах ажил бүгдийг зориулаад үзье гэсэн үг. Харин тэхэл юм бол тэр юу? Эзний өмнө үнэхээр ухаалаг хэрэгэ гэж хэлсэн байна. Өөрийнхөө дуулж байгаа магтан дуугаар би сайн мэдээний ажилд гар бие оролцоод өөрийнхөө дуулж байгаа магтан дуугаар би мөнхийн улс руу очиж намайг хүлээж авах ахын дүүсийнхаа итгэлийг босгоод Бурхны нэгүслийг ухааруулж өгч байна. Өөрийнхөө хийж байгаа үйлчлэлээр дамжуулаад би ахын дүүс маань үгийг улам илүү ухаарахад тусалж байна. Бас шинээр үгийг сонсож байгаа хүн сайн мэдээг сонсоод ухаарахад тусалж байна гэдэг бол юу? Өөрийнхөө энэ шудраг бусын эд хөрөнгийг эзний үйл хэргийн төлөө мөнхийн анд нөхөдтэй болохын төлөө заруулж байгаа хэрэгээ гэсэн үг. Тэгтэл харамсалтай нь юу вэ гэхээр ингэх боломжтой хугацаа тийм урт биш ээ гэсэн үг. Тийм үү? Одоо заримдаа бид нар чуулган дотор магтан дууны багт үйлчилж хагаад заримдаа чуулган сүмийн сургуулийн багшаар үйлчлэх хэрэгтэй нөх юм бол магтан дууны багийн үйлчлэлээ яадаг. Болохоос өөр аргагүй болдог. Заримдаа өөр үйлчлэл хийхээс болоод тэр үйлчлэлээс гарах тохиолдол ч гэсэн олон байна. Тэгтэл тав хүн нэг тийм бодол төрж байсан уу? Би магтан дууны багт үйлчилж хагаад би сүмийн сургуулийн багш болсон тэр үедээ. Тэр үед би магтан дууны багт үйлчилж байхдаа өшөө илүү жоохон сайн сурчихгүй яв та гэсэн бодол төрсөн. Магт сүмийн сургуульд орсон чинь сүмийн сургуулийн сурагчдын магтан дууны баг байгуулна гэд намайг дуу зааж өгөөд удирдаарай гэсэн. Тэгтэл би өөрөө удирдахыг юу ч сураагүй учраас бүр үнэхээр харамссан даа. Би магтан дууны багт байхдаа өшөө илүү жоохон энэ удирддгийн жоохон сурчихгүй яв та гэж бодсон. Дээрээс нь магтан дууны багтаа үнэхээр чин сэтгэлээсээ яг Бурхныг магтан дуулаад тэр дуулж байгаа магтан дуунаасаа өөрөө ч гэсэн би ухаарад нэгүслийг авч дуулсан удаа маань хид үлээдэ гэдгийг бодоод бас нэг жоохон сэтгэл ингээд харамссан. Бид тэр үед өөрийнхөө ноотыг алдчихгүймсэн гэж дуулж яснаас биш. Яг энэ дуун дээр гарч байгаа үг нь ямар утгатай вүлээ? Энэнгээр ахын дүүс маань юуг сонсох хэрэгтэй вүлээ? Бас Бурхныг яаж алдаршуулж байгаа вүлээ гэдгийг өшөө илүү жоохон бодчихгүй явдаа гэж жоохон харамссан. Тэгм учраас бидний энэ хийж байгаа үйлчлэл бид нар цаашдаа мөнхөд хийх үйлчлэл ерөөсөө биш. Физикийн хугацаанд л хийж байгаа зүйл учраас боломж байгаа дэр нь яг өөрийнхөө бүх хүчийг дайцлаад энэ үйлчлэлийг хийх хэрэгтэй гэж хэлж байна. Би хэрвээ чуулганы сургуулийн багшаар үйлчилж гин үү? Би мөнхөд энэ үйлчлэлийг хийхгүй ч гэж магадгүй тийм үстэй. Хэсэг хугацааны дараа би өөр үйлчлэлийг хийчих магадгүй. Эсвэл нэг хэсэгхэн багшийн үйлчлэлээр үйлчилж явсан чинь эзэн хүрээд ирчих магадгүй шүү дээ. Тийм учраас бид нар өөртөө байгаа энэ богинохон цаг хугацаанд шудраг бусын бүхий л эд хөрөнгөө зарцуулаад энийг эзний хүслийн дагуу хэрэглүүл ямар их сайхан хэрэг байна. Тийм үү? Чуулганы сургуулийн багшаар үйлчилж явах тэр хугацаанд үнэхээр миний сайн мэдээ тараагаад эсвэл миний нөхөрлөжсэн хүүхдүүдээс баттай авралыг ухаарсан хүүхэд нь хичнээн хүүхэд байгаа. Дээрээс нь би сүмийн сургуулийн багшаар үйлчилж явж байгаад тэр хүүхдүүдэд нөхөрлөөд итгэлийн амьдралын үнэхээр сайн зуршлуудыг бий болгож өгөөд тэр хүүхдүүд Бурхны эрхэм ажилчид болоод өсөөд явж байгаа хүмүүс хичнээн байгаа бол. Эсвэл би зүгээр л нэг орон тав өгүүлсэн тийм үү? Эзний өдрийг зүгээр арга цагаад өнгөрөөдөг. Зүгээр нэг хүүхдүүдэд тойр сууж агаад ямар ч үр ашиггүй өнгөрүүлдэг багш шүү. Тэрийг ч гэсэн бид нар үнэхээр их сайн бодож үзэх хэрэгтэй. Тийм учраас эзэн юу гэж байгаа вэ гэхээр 10 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн. Хин маш бага юмд итгэмжтэй байна. Тэр нь их юмд ч мөн итгэмжтэй байдаг. Хин бага юмд шудраг бус байна. Тэр нь их юмд ч мөн шудраг бус байдаг. Энэ дээр гарч байгаа бага юм гэж юу? Эзний одоо бидэнд даатгаж өгсөн байгаа зүйлс байна. Өөр юм шудраг бусын эд хөрөнгө гэж хэлж болно. Дээрэс нь энэ шудраг бусын эд хөрөнгөөр дамжуулаад хийх ёстой үйлчлүүд маань гэж хэлж байна. Тэр бидний хувьд их л том сүртэй зүйл юм шиг боловч Библиэлд тэрийг юу гэж байгаа вэ гэхээр бага зүйл гэж хэлж байгаа. Өөрт маань байгаа цаг хугацаа, өөрт маань байгаа зүйл их л үнэтэй зүйл юм шиг надад санагдж байгаа боловч Библиэлд тэрийг юу гэдэг вэ гэхээр бага юм гэж хэлээд байгаа. Тэгвэл түүнээс илүү том зүйлийг эзэн дараа нь хариуцуулж өгөхгүй бэлдэж гинэ гэж хэлж байна. Мөнхийн улсад очисон хойно ч гэсэн бид нар жинхнээсээ өөрсдийнхөө эд хөрөнгийг Бурханаас хүлээж авах нь. Харин энэ дэлхий дээр амьдарч явах хугацаанд бид нар эзнээс авсан зүйлээрээ
эзний хүслийн дагуу тэр ажлыг хийж явж байгаад мөнхийн ус руу очиод өөрийнхөө бүх тайлан тооцоог хүлээлгэж өгөхөд мөнхийн ус руу орохоор хүмүүс байна. Харин тэр тайлан тооцоо маань үнэхээр их үр ашигтай гарвал ямар сайхан бэ тийм үү? Багшаа бурхан би чуулганы сургуулийн багшаар үйлчилж байхдаа тэдэн хүүхдэд сайн мэдээ тараагаад тэдэн хүүхдүүд итгэлийн амьдралыг сураад одоо итгэлийн амьдралаар амьдарч байна. Бурхан минь би магтан дууны багт үйлчилж байхдаа эзэн таныг ингэж магтаад бас ахын дүүсийн маань сэтгэл ингэж нээгдээд үгийг сонсож байгаа хүмүүс бурхан таны үгийг ингэж хүлээж авсан. Тийм тайлан тооцоог бурханы өмнө өгвөл ямар их сайхан бэ тийм үү? Тэгтэл бид нар өөрт маань байгаа энэ үйлчлэл эзэн нэгэн цагт өөрөөс нь авагдана гэдгийг боддгоогээс болоод дээрэс нь өөрт маань байгаа бүхий л зүйл эзний надад төр зөр хариуцуулж өгөөд энэнгээр үүрэг албыг гүйцэтгэрэй гэж өгсөн зүйл гэдгийг мартснаасаа болоод яадгүй энэ хайрын үнэтэй цагийг бас эзний өгсөн энэ зүйлийг шудраг бусаар хэрэглэх үе зөндөө олон гарч ирдэг гэж хэлж байна. Тийм учраас эзний биднээс өгсөн байгаа зүйл эцэстээ ямар нэгэн үр дүнг авахын төлөө бий болгосон зүйлээ гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Эзэн намайг усан үзмний модонд мөчөр болгоод холбосноо ч гэсэн юу хүсэж байгаа. Үр жимсийг хүссэндээ л усан үзмний модонд мөчөр болгож холбож өгч байгаа. Хэрвээ эзэн үр жимсийг хүсдэггүй байсан бол бид бүхнийг зүгээр л мөнхийн ус руу дагуулад аваа явчих байсан шүү дээ. Аврагдсан тэр мөчөд. Тэгтэл чуулган дотор мөчөр болгож холбож байгаа шалтгаан нь өөрөөс нь дамжуулаад үр жимсийг авахын тулд гэж хэлж байна. Түүнтэй адилхан эзэн биднэрт хүн тус бүр энэ шудраг бусын эд хөрөнгийг өгж байгаа шалтгаан нь эзэн өөрөө ямар нэгэн үр дүн авахыг хүсэж байна гэсэн. Та бүхэн дотор ажил хийж байгаа цалин авахгүй гэж ажил хийдэг хүн байна уу? Хэрвээ худалдаа намаа хийж байгаа бол ямар нэгэн ашиг олъё гэж хийдэггүй тийм хүн байна уу? Байхгүй шүү дээ, тийм үү? Бид нар үртэл ямар нэгэн ашиг орлого олохын төлөө л ажиллаж хөдөлмөрлөдөг. Эзэн бидэнд өөрийнхөө энэ эд хөрөнгийг даатгаж өгөөд биднэрт бүхий л нэгүслийг өгчөөд үйлчлэлийг даатгаж өгж байгаа нь тэр үйлчлэлээр дамжуулаад бурхан өөрөө үр жимсийг авахын тулд өгсөн гэж хэлж байна. Хамтдаа Матай 25 дугаар бүлгээс нэг харъя. Матай 25. Матай 25-ын 19 дугаар ишлэл. 14 дугаар ишлээс болоод харъя. 14 дугаар ишлэл хамтдаа уншийе. Энэ нь холын аянд гарахдаа зарцнараа дуудаад эзэмшлээд идэн даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. За нэг нь тэр 5, нөгөөд нь 2, өөр нэгэнд нь 1 талантыг тус бүрд нь чадварынхын дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гин 5 талант авсан нь тэр даруй явж түүгээрээ худалдаа хийгээд 5-ыг нэмж олов. Үүний нэгэн адил 2-той нь мөн 2-ыг нэмж олжээ. Харин 1-ийг авсан нь явж газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарцсан нарын эзэн ирж тэдэнтэй тооцоо бодож гин. Энэ дээр энэ талантын зөвлөлийг та бүхэн сайн мэдж байгаа шүү дээ. Энэ дээр эзэн нь ирээд юу гэсэн бэ? Удаан хугацааны дараа өнөөх зарцсан нарын эзэн ирээд тэдэнтэй тооцоо бодно гэж хэлсэн байна. Та бүхэн бодож үзээрэй. Хэрвээ зүгээр өгсөн бол эргэж ирээд тооцоо бодох уу? Үгүй ээ. Харин тэрнгээр дамжуулаад худалдаа 8-ыг хийгээд ямар нэгэн ажил хийгээд үр дүн гаргаарай гэд эзэн түүнийг хариуцуулж өгсөн байна. Бидэн ч гэсэн ялгаагүй эзэн маш том чухал үүргийг өгсөн. Тэр нь юу вэ гэхээр хамгийн томоор сайн мэдээ. Бүр хамгийн жижигээр ярих юм бол өөрийнхөө дааж явсан үйлчлэлийг сайн хийх байна. Түүний төлөө эзэн биднэрт хэрэгтэй бүхий л талантуудыг өгсөн байгаа. Тэгтэл тэрийг энэ нь зарцуулах хэрэгтэй гэдгийг ч мэдэхгүй нуугаад байж байгаа хүн ч байна. Эсвэл энийг энэ зорилгын төлөө өгсөн гэдгийг бодохгүйгаасаа болоод зүгээр хоошоо суугаад байж байгаа хүмүүс ч гэсэн байна. Тийм учраас эзэн маань гарцаагүй энэнгээр дамжуулаад үр дүнг авахыг хүсээд, үр жимсийг авахыг хүсээд надад энэ үйлчлэлийг өгсөн гэдгийг бид нар санах хэрэгтэй. Заримдаа үнэхээр энэ үйлчлэлийг эзэн миний төлөө өгсөн байна гэдгийг мэдрэх үе бид нар зөндөө олон байна тийм үү? Энэ үйлчлэлээр дамжуулаад эзэн миний итгэлийг өшөө илүү зуурж өгч байгаа юм байна. Үйлчлэлийг надад өгөөд өөртөө улам илүү ойрхон байлгаж байгаа юм байна гэдгийг мэдрэх үе байна. Гэхдээ эзэн яах гэж надад энэ үйлчлэлийг өгсөн бэ гэдэг жинхэнэ зорилгыг бид нар ерөөсөө мартаж ерөөсөө болохгүй. Эзэн маань энэ үйлчлэлээр дамжуулаад энэ сайн мэдээний ажилд гар бие оролцоод гарцаагүй намайг нэг ид ирэхтэн нь болоод хамтдаа зүтгэхээрээ гэд
энэ үйлчлэлийг даалгаж өгч байгаа. Македоны багт үйлчилж байгаа хүн ч бай, тийм үү? Медиа багт үйлчилж байгаа хүн ч бай, багшийн үйлчлэлээр үйлчилж байгаа хүн ч бай. Гарцаагүй тэр үйлчлэлээрээ дамжуулаад эзний хүлээж авах үр дүнг гаргах хэрэгтэй. Харин тэрийг эзэн хүсэж байна гэж хэлж байна. Тийм учраас доктор юм байна. Эзэн бидэрт өгсөн байгаа нэгүслийг хожимд тооцож үзэхдээ хамгийн түрүүнд нэг ийм бодол ирсэн. Сэтгэлийг хүртэл эзэн гарцаагүй дараа нь тооцож үзэх байна. Тийм үү? Хамгийн чухал нь юу? Хамгийн чухал нь сэтгэл гэж хэлж байгаа. Сэтгэл. Итгэлийн амьдралаар би яаж амьдарч байна? Бас дээр нь Бурхны надад өгсөн үйлчлэлийг яаж хийж гинэ гэдгийг эзэн хамгийн түрүүнд харах баг. Хамтдаа 1-р Самуэль номноос нэг харъя. 1-р Самуэль 2-р бүлэг. 1-р Самуэль 2-ын 3-р ишлэл. За 3-ыг хамтдаа уншийе. Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийн мэдгч бурхан эзэн тул хамаг үйлсийг дэнслэгч нь чухамдаа тэр билээ. Энэ дээр эзнийг ингэж хэлсэн байна. Хамгийн мэдгч бурхан эзэн хамаг үйлсийг дэнслэгч гэж хэлсэн байна. Эзэн бол бүхнийг мэддэг нэгэн бас бидний зүрх сэтгэлийг өөрийн маань үнэхээр хичээнгүй амьдрья гэж хүсэж байгаа хүслийг бас итгэлийн амьдралаар амьдрахын төлөө яаж хичээж байгаа гэж үйлчлэл хийхин төлөө яаж зүтгэж байгаа бэ гэдгийг эзэн нэг нэгэнгүү нарийн мэддэг нэгэн гэж хэлсэн байгаа. Тийм учраас эзэн бол зөвхөн бидний өөрийн шудраг бусын эд хөрөнгийг өгөө зогсохгүй дээрээс нь өөрийн маань бүхий л байдлыг ажиглаад түүний дагуу бас хариуг нь өгөхийг хүсдэг нэгэн гэдгийг харж байна. Эзэн өөрийнх нь тийм үү? Хаана юуг ойлгосон бэ гэхээр өөрийнх нь байсан байдал, ямар хэцүү байсныг нь, яаж залбирж ийснийг нь, Пенинагаас болоод яаж хэцүү байдалд орж ийснийг нь тэр болгоныг нь эзэн бүгдийг нь харж байсан байна гэдгийг хаана эцэст нь ойлгосон байна. Тийм учраас бидний эзэн ямар нэгэн бэ гэхээр хүний сэтгэлийг хамгийн их чухалчилж хардаг нэгэн байна. Тийм учраас сургаалт өгсөн номон дээр хүүмэн зүрхээ надад өгөө гэж хэлсэн тийм үү? Бид өхөн өөрийнхөө энэ сэтгэлийг эзэнд өргөчгөл юм бол энэ л гэдэг хамгийн мундаг Христэд хийх хүнээр амьдарч чадах байх. Дээрээс нь өөрийнхөө энэ сэтгэлийг өөрийнхөө үйлчлэл рүү шингээх юм бол энэ дэлхий дээрх хамгийн мундаг хүнч болох боломжтой байх. Тийм учраас та бүхэн бодоо зэрэг Библиэр бол Давидыг бурхан сонгосон талаар гарч байгаа. Давидыг юу харж эзэн сонгов? Тэр Есийн 7 хүүгийн биш, бүр хамгийн отхон хүүгийг нь яагаад юунаас ол сонгов? Бидний Библийн семинар дээр байнга уншдаг ишлэл байгаа шүү дээ. Хамтдаа тэрийг нэг харъя. 1-р Самуэль 16 дугаар бүлэг. 1-р Самуэль 16-гийн 6-7 дугаар ишлэл. За 5-6-г хамтдаа уншийе. 1-р уучлаа би 2-р Самуэлийг гаргацсан унших гээд. За 6-7-г хамт уншийе. Тэднийг орж ирэхэд Самуэль Илиавыг хараад үнэхээр эзний тосолсон хүн өөрийнх нь өмнө байна гэж бодов. Гэвч эзэн Самуэльд альдан түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүүхаар би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. Эзэн зүрхийг нь хардаг гэв. Эзэн зүрхийг нь хардаг гэж хэлсэн байна. Тэгчүнгүүтээ эзэн Давидыг хэн гэж хэлж байгаа вэ гэхээр өөрийн зүрх сэтгэлийн дагуу хүн гэж хэлсэн байна. Өөрийн зүрх сэтгэлийн дагуу хүн. Тийм учраас эзэн өөрийн зүрх сэтгэлийн дагуу хүн гэж хэлж байна. Тэгтэл тэр дагуу хүн нь төгс амьдэрсэн хүнийг хэлж байгаа биш. Харин яаж юм гэхээр хичнээн Давидэд алдаа байсан ч гэсэн үргэлж яв. Бурхныг хайрлаад, бурханд найдаад, бурхныг алдаршуулахыг хүсээд, бурхнаас тусламжийг гуйгаад,
Бурхан руу хандж байгаа тэр сэтгэлийг нь эзэн харчаад юу гэж байгаа вэ? Миний зүрх сэтгэлийн дагуу хүн гэж хэлсэн байна. Давидад мэдээж алдаа байсан ч гэсэн Давидын амьдралыг харах юм бол өчигдөр бидний сурсан шиг гэрэний авдрыг Давидыг хот руу шилжүүлсэн, тийм үү? Бүхий л зүйлээ эзнээс асууж исэн. Эзний өргөөг барихыг хүсээд эзний өргөөнд хэрэгтэй бүхий л зүйлийг бэлдсэн. Өөрийнхөө гим нүглийг хүртэл эзний өмнө тууштай гимшээд эзэн рүү иргэсэн. Хичнээн эзэн өөрийг нь сахилгажуулсан ч, эзэн өөрийг нь зэмлсэн ч гэсэн эргээд эзэн рүү яадгүй тусламж гуугаад хашгирдаг тийм хүн байна. Тийм учраас эзэн Давидын зүрх сэтгэлийг харсан учраас Давидыг өөрийнхөө зүрх сэтгэлийн дагуу хүн гэж хэлээд Давидыг бурхыг эрхмээр хэрэгжилж байна. Тэрэн шиг Давидын сэтгэлийг харсан шигээ эзэн бидний сэтгэлийг ч гэсэн байнга харж ядгаа гэж хэлж байна. Эзэн байнга Христэд итгэгч хүмүүсийг тестэлж яадаг гэж хэлж байна. Та бүхэн бурхан Библиэлд гарч байгаа хүмүүсийг дэнсэлсэн шигээ, Хаанаг дэнсэлсэн шигээ, Давидыг дэнсэлсэн шигээ биднийг ч гэсэн яагаад байгаа? Байнгын дэнслээд байж байгаа. Яг л эзэн хамгийн шудраг нэг учраас өөрийг маань сэтгэл дотор ямар байгааг, бас яаж итгэлийн амьдралыг хичээнгүй амьдарч байгааг бүгдийг нь мэдхийн төлөө. Дээрээс нь үнэхээр энэ ерөөлийн өхөр нэг нүү үгүй юу гэдгийг байнгын жинлж үздэг нэг юм гэж хэлж байна. Тийм учраас эзэн бидний зүрх сэтгэлийг байнгын жинлээд байж байна. Тийм учраас тэр жинлүүр дээр тавиад эцэст нь яг уу эзний өмнө зөв заахал юм бол эзэн өөрийнхөө нэгүслийг дээрээс нь өөрийнхөө их зүйлийг улам илүү хариуцуулж өгдөг нэг юм гэсэн. Хамтдаа Даниэл номноос нэг харъя. Даниэл номон дээр бурхан ингэж инэлсэн байна. Хамтдаа харъя. Даниэл 5 дугаар бүлэг. Даниэл 5-ын 24-өөс 28 дугаар ишлэл. За 24-өөс 28-ыг хамт уншийе. Иймээс тэрээр мөнөөх гарыг илгээж энэ бичээсийг бичжээ. Бичигдсэн зүйлс нь ийм байна. Мене текел персин. Утга нь мене гэдэг нь бурхан хаанчлалын тань хоногийг тоолж түүнийг дуусгасан. Текел гэдэг нь хаан таныг жинлүүр дээр хэмцэнд дутав. Перез гэдэг нь хаанчлалтай нь хуваагдаж Медэжүүд ба Персүүдэд шилжиж очисон гэсэн утгатай хэмээв. Энээр бурхан Белшазар хааныг хэмцэн гэж хэлсэн байна. Тэгэхдээ хэмжээнд нь хүрээгүй учраас яасан гэсэн бэ? Хаанчлалыг нь хуваагаад шилжүүлж өгнө гэж хэлсэн байна. Бурхан бүхий л хүмүүсийн сэтгэлийг байнга дэнслээд байж байгаа. Түүнчлэн аврагцсан хүний сэтгэлийг ч гэсэн эзэн байнга дэнслээд байж байна. Юугийн дэнсэлдэг вэ гэхээр эцсийн хүртэл эзэнд найдаж гинэ үгүй юу гэдгийг эзэн дэнсэлдэг. Өөрийн хийж байгаа үйлчлэлдээ эцсийн хүртэл өөрийнхөө байр суурийг сахиж гинэ үгүй юу гэдгийг ч гэсэн эзэн байнгын дэнсэлдэг. Тэр үйлчлэлийг хийхийн төлөө яаж сэтгэл гаргаж байгаа вэ? Яаж хөдөлмөрлөж байгаа вэ гэдгийг ч гэсэн эзэн байнгын дэнсэлдэг нэг юм. Тэгм учраас эзэн өөрт нь юу хэрэгтэй байна? Өшөө илүү туслахыг хүсдэг нэг юм байна. Бас өөрийг маань юу сайн хийж гин тэрийг өшөө илүү дэмжиж өгөхийг хүсдэг нэг юм. Тэгм учраас биднийг байнгын дэнслээд байж ядгаа гэж хэлж байна. Израилийн ард түмний цөлд өдөрдөгчааж гэсэн ялгаагүй бурханд найдаж гинэ үгүй юу гэдгийг эзэн байнга шалгасан гэж хэлсэн байна. Тэр шиг Христэд итгэгч хүн энэ дэлхий дээр амьдарч яваад эзний өгсөн энэ шудраг бусын эд хөрөнгөөр эзний энэ ажлыг хийхин төлөө яаж зүтгэж байгаа вэ гэдгийг эзэн хамгийн сайнаар хэмжиж үздэг гэсэн. Тэгчээ түүнийхэн дараа яадгүй үр дүнгийн өгдөг нэг юм. Бидний эзэн ямар нарийн шалгаж үздэг нэг юм бэ гэхээр эзэн толгой дээрх үсийг минь хүртэл тоолдог гэж хэлсэн байгаа. Бүр алхмуудыг маань хүртэл юу гэсэн эзэн тоолсон гэж хэлсэн байгаа. Хамтдаа тэрийг харъя. Йов 31-р бүлгээс харъя. Йов 31-р бүлэг. Йов 31-ийн 4-р ишлэл. Хамтдаа уншийе. Замуудыг минь та хардаггүй гэж үү? Алхам бүрийг маань та тоолдоггүй гэж үү? Бурхан бидний алхам бүрийг тоолоод бүгдийг нь тэмдэглэж байгаа гэсэн. Түүнийхэн дагуу яг
жинхэнэ өөрийн маань ид хөрөнгийг өгөхийн тулд эзний шудраг бусын ид хөрөнгийг дааж аваад яаж эзний хүслийн төлөө зарцуулж ийнэ гэдгийг нэгнгүү тооцож үзчихэд хожим нь өөрийн маань жинхэнэ хөрөнгийг өгнө гэж хэлсэн байна. Түгээр зогсохгүй эзний ажлын төлөө урсгасан нулимс тэр зүтгэсэн хөдөлмөр зүтгэлийг хүртэл нэгнгүү тооцдгоо гэж хэлсэн байна. Хамтдаа дуулал 56 дугаар бүлгээс харъя. Дуулал 56 дугаар бүлэг. Дуулал 56-гийн 8-ыг хамтдаа уншийе. Миний төөрөгдөл бүрийг та тоолсон билээ. Нулимсыг минь тулмандаа цуглуулan хийгээч. Таны номд бичигдээгүй гэж үү? Тийм үү? Махноны багийнхан махнууд уусаар байгаад маш их орой харьдаг шүү дээ, тийм үү? Чуулганы сургуулийн багш нар маань бүр өглөө эрт ирчээд сүм дээр хамгийн орой явдаг. Медиа багийнхан ч гэсэн тийм үү? Үйлчлээ их гэж хідэн шүнийг нойргүй өнгөрүүлдэг. Тэр болгоныг эзэн яадаг вэ гэхээр бүгдийг тоолоод байж байгаа гэж хэлсэн байна. Тийм учраас бидний энэ шудраг бусын эд хөрөнгөөр эзний үүсийн төлөө хийж л байгаа зүйл байх юм бол эзэн тэр болгоныг нарийн тооцож өгөөд хожим нь яг уу мөнхийн шагналаар нэмж өгдгөө гэж хэлсэн. Бидний маань Бурхан бүхий л зүйлийг тоолоод байж байна. Тийм учраас бид нар өөрийн маань энэ өнгөрүүлж байгаа хором цаг болгон ямар их үнцэнтэй вэ гэдгийг мэдэж болно. Өөрийн маань өнгөрүүлж байгаа нэг өдрийн итгэлийн амьдрал мөнхийн шагнал болох уу? Эсвэл эзний хэргийг, эзний эд хөрөнгийг дэмий хоосон үрсэн хэрэг болох уугүй юу гэдгийг бид нар шийдэж чадна. Өнөөдөр гэдэг өдрийг эзний өмнө би үнэхээр шагнал болгож чадах уу? Эсвэл эзний зүйлийг дэмий үрсэн хэрэг болох уу? Эсвэл өнөөдөр гэдэг нэг өдрийг эзний хүслийн дагуу би зарцуулаад үр ашгийг гаргасан өдөр болох уу? Эсвэл дэмий хоосон өнгөрүүлсэн өдөр болох уу? Тэрийг ч гэсэн яг уу бид нар шийдэх боломжтой хүмүүсээ гэсэн үг. Тийм учраас дуулал номон дээр Мосе ингэж хэлсэн. Хамтдаа дуулал 9-р бүлгээс нэг харъя. Дуулал 9-р бүлэг дээр Мосе бурхан хандаж ингэж гуйсан байна. Мосе дуулал 9-ийн 12 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Иймээс бид мэрэгэн зүрх олж авахын тулд өдрүүдэд тоолохыг бидэнд зааж өгөөч. Гэж юм тэгэхээр яавал мэрэгэн зүрхтэй болж болох вэ? Яавал хүн мэрэгэн ухаантай итгэлийн амьдралаар амьдраад мэрэгэн ухаантай үйлчилж чадах вэ? Арга нь юу вэ гэхээр өдрүүдэд тоолохыг бидэнд заагаач гэж хэлсэн. Тэр өдрүүдэд тоолохыг заагаад өгчих юм бол хүн өдрүүдэд би тоолох юм бол юу гэж юм? Үнэхээр мэрэгэн амьдрч чадна гэж хэлсэн байна. Тийм учраас эндээс харуул Мосе ямар мэрэгэн зүрхийг олж авсан бэ гэдгийг бид 9-р бүлэг дээрээс харж болно. 3-р ишлэл дээр харах юм бол ингэж хэлсэн байгаа. Та хүнийг тоос шороонд нь буцаан айлдахдаа хүний хүүхдүүдээ буцах тун хэмээнэ. Тийм учраас Мосегийн мэдэж авсан зүйл юу вэ гэхээр хизээ нэгэн цагт би бурхан руу буцнаа гэдгээ маш сайн мэдэж байна. Тийм үү? Нэг л өдөр бурхан өөрийг нь дуудаад нэг л өдөр өөрийнх нь энэ дэлхий дээр хийж байгаа бурханы шудраг бусын эд хөрөнгийг аваад хийж байгаа энэ итгэлийн амьдрал нэг л өдөр дууснаа гэдгийг мэдэж байна. Өөрийнхөө тайлан тооцоогоо дүгнүүлэх өдөр ирнэ гэдгийг мэдэж байна. Бидний хувьд ч гэсэн энэ дэлхий дээр итгэлийн амьдралаа дуусгах өдөр байна. Тэр өдрийг мэдж байгаа хүн яг гэхээр зүгээр нэг амьдрах боломж байна. Эзний дахин ирэлтийг хүлээж байгаа хүн зүгээр нэг амьдрах боломж байна. Библиэлд харуул эзний өмнө очно гэдгээ мэдхгүйгээсээ болоод өөрийнхөө сүнсэндээ ч анхаарч чадахгүйгээр амьдрч явсан хүний талаар гарч байгаа. Өөрийнхөө сүнсэндээ анхаараагүй учраас өөрийнхөө гэр бүлийнхаа сүнсэнд хүртэл анхаарахгүй явж хагаад эцдээ тамд очныхоо хойно бурхнаас гуйдаг хүн гардаг. Тийм үү? 16 дугаар бүлэг дээр гарч байгаа баян тэгжилдэг. Авраам эцгээ та Лазарыг өөрийн маань гэрлүү явуулаад өгөөч ээ. Өөрийн маань 5 дүүд энийг хилүүлээд өгөөч ээ гэж хэлдэг. Тэр хүн эзэнний өмнө өөрийгөө очно гэдгийг мэдгүй байгаагаас яаж байгаа вэ? Өөрийнхөө сүнсэнд ч анхаарахгүй байгаад гэр бүлийнхэнтэй хүртэл анхаарахгүй явсан. Харин бид нар бол тун удахгүй эзний өмнө очно гэдгийг мэдж байгаа хүмүүс. Тийм учраас бидэрт өгөгдсөн байгаа энэ итгэлийн амьдрал гэдэг зүйл тэр цөмөө бидэрт өгөгдсөн энэ үйлчлэл гэдэг зүйл ямар чухал зүйл вэ гэдгийг бид нар гарцаагүй бодож чадах хүмүүсээ гэсэн үг. Тийм учраас жинхэнэ мэрэгэн зүрхтэй Христэд итгэж хүн ямар хүн бэ гэхээр би эзний өмнө тун удахгүй очно гэдгээ мэдээд өөртөө үлдсэн байгаа бүх шудраг бусын эд хөрөнгөө бүгднийг зориулж байгаа Христэд итгэж хүн бол хамгийн мэрэгэн зүрхтэй хүн гэж хэлж болох байна. Давид Мосе өвшөө юуг ойлгосон бэ гэхээр
Хүний амьдрал ямар богинохон бэ гэдгийг мэдсэн байгаа. 10 дугаар ишлэгийг бид нар сайн мэдэн шүү дээ, тийм л дээ. Амьдралын маань өдөр хоногуд 70 жил юм аа. Хүч чадалтай байх аваас 80 жил боловч тэдгээрийн ориглон зүдүр өө гашууд өнгөрдгөө. Учир нь энэнч өнгөрч бид нисэн оддгөө. Энэ зөвхөн аврагдаагүй хүмүүст амьдрал богинохон гэдгийг ойлгуулахын төлөө хэлсэн ишлэл биш шүү дээ, тийм үү? Аврагдсан бидний амьдралыг ч гэсэн энэ дэр хэлж байгаа. Тийм учраас бид нар тун утгагүй эзний өмнө очихл юм чин бид нар юу мэдэх ёстой вэ гэхээр өөрийн маань энэ байгаа цаг хугацаа үнэхээр богинохон гэдгийг мэдэх хэрэгтэй. Заримдаа өөрийн маань амьдарж байгаа итгэлийн амьдралч богинохон, өөрийн маань эзний ажлыг дааж аваад хийж байгаа энэ үйлчлэлийн хугацаа ч гэсэн үнэхээр их богинохон байна. Тийм учраас энэ үед л бид нар өөртөө байгаа бүхий шудраг бусын эд хөрөнгийг зориулаад Бурхны өмнө үр дүн гаргах хэрэгтэй гэж хэлж байна. Заримдаа нэг ийм бодол төрөх үе. Нэг удаа нэг маш сэтгэл хөдлөм кино их нэртэйгээ хамтдаа үзчихсэн. Тэр кинон дээр юу гардаг вэ гэхээр нэг эмээ өвөө нарын хайрын талаар гардаг. Нэг ганц бие эмээ явж ягаад бие биендээ маш их хайртай болоод одоо хамтдаа аяг цагаа хувааж уяа гэж хоорондоо маш их хайртай болсон боловч ерөөсөө гэрэлж чаддгүй. Гэрлэхийг хүсгүйгээр хоёулаа салаад явдаг. Яагаад вэ гэхээр одоо хоёуланд нь хамтдаа амьдрах хугацаа байхгүй учраас нэгнийгээ төрүүлж явуулаад бүр тийм том шиг амьдралаар амьдраад яах вэ? Тийм учраас хэрвээ дараа дахиад төрөх юм бол хоёулаа залуудаа уулзъя гэж салж байгаа л гардаг. Тэр киног харсан чинь тийм үү? Дээрнгээсээ бодоод үзэх юм бол бидний итгэлийн амьдрал чинь энэ дэлхий дээр өнгөрүүлж байгаа амьдрал маань хоорондоо нэг муудалцаад үрээд ахаар цаг хугацаа бараг байхгүй. Энэ үйлчлэлийг би хийх үү болох уу гэж тэнэгэлзэх хугацаа ч гэсэн яг үндэ халаа. Энэ үн сайн мэдээ тараах уу болох уу гэж тэнэгэлзэх хугацаа ч гэсэн бидэрт байхгүй. Би энэ ихчэд гомдсон, тэрнээс болоод би нөхөрлөлтөө явахгүй ч гэдэм үү. Эсвэл тэр ахад гомдоо тэгж үйлчлээ хийхгүй гэхээр хугацаа ч гэсэн яг үндэ биднэрт байхгүй. Тийм учраас энэ дэлхий тун удахгүй өнгөрөн одоод бид нар ч гэсэн яг Бурхны өмнө очих учраас энийг мэджил байх юм бол тэр хүн мэрэгэн зүрхтэйгээр Бурхны өмнө амьдарч чадна гэж хэлсэн байна. Тэгчээд Мосе бас юуг мэдсэн бэ гэхээр ингэж хэлсэн байна. Хамтдаа 8 дугаар ишлэлийг харъя. Та хилэнцгийг маань өмнөө, нууцыг маань оршуухаа гэрэлд байрлуулсан. Бурхан бидний энэ амьдралыг Бурхан бүгдийн эцэст нь дүгнж өгнө гэсэн байна. Бид нар хүртэл өөрийнхөө яаж амьдрсныг санаж байгаа шүү дээ, тийм үү? Тийм учраас Бурхан өөрийн маань алхам тутмыг эзний төлөө хөдөлмөрсөн тэр хөдөлмөр болгоныг бүгднийг санаад бүгднийх нь хариуг нь дүгнэж өгөөд бодож өгнө гэж хэлсэн байна. Тийм учраас бид нар энэ дэлхий дээр хэсэгхэн зур амьдраад хэсэгхэн зур л эзнээс үйлчлэлийг дааж аваад тэр үйлчлэлийг хийгээд амьдарч байгаа хүмүүс. Тийм учраас та бүхэн тэр үйлчлэлийг үнэхээр итгэмжтэйгээр хийгээд үлдээсэй гэж хүсэж байна. Тэгээд хамтаа төгсгөлд энийг бодож үзье. Дахиад 1-р Петр 4-р бүлэг рүү эргээд очив. 1-р Петр 4-р бүлэг. За 4-ийн 10-11 10-11-ийг хамтаа уншийе. Хүмүүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвуучийг үйлчил. Ярьдаг нь Бурхны илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурхнаас тэтгэгдэх хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхны алдаршуулгадах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен. Энд хүмүүр хүлээн авсан бэлгээрээ гэж хэлсэн байгаа. Бид нарт бодоод үзэх юм бол Бурханаас авсан бэлэг маш их олон байна. Харин тийвэрээ Бурханы олон төрлийн нэгүслийн сайн нэрвуучийг үйлчлэе гэж хэлсэн байна. Харин тэр үйлчлэлээр мань дамжуулаад эцэстээ Бурхан алдаршуулгадана. Харин тэгж байгаа хүн бол сайн нэрваа гэж хэлсэн байна. Та бүхэн чуулгандаа тус бүрийн үйлчлэлийг дааж аваад үйлчилж байгаа. Гэхдээ тэр үйлчлэл хамгийн чухал нь юм шиг байна. Одоо нэг хэсэг би одоо медиа багийг хариуцдаг байсан. Төвч болгонд байх үедээ.
Тэр үед харах юм бол одоо жилд нэг удаа үйлчлэлийн медиа багийн одоо техник медиа багийн үйлчлэлийн цугларалт болдог. Тэр үеэр хамгийн хэцүү зүйл юу вэ гэхээр тэрний төлөвлөгөө гаргах маш их хэцүү байсан. Ганцхан шөнө 2 өдрийн дотор яаж одоо тэрийг заах вэ? Одоо хүмүүс болохоор тэгдэг. Номлогчоо видео хийхийг сурмаар байна. Номлогчоо дизайн хийхийг сурмаар байна. Photoshop дээр ажил сурмаар байна гэж хэлдэг. Тэгэх юм бол манай үйлчлэл үнэхээр их гоё болох гээд байна гэж тэгдэг. Тэгтэл нэг шөнө 2 өдрийн дотор тэрийг сурах боломж байгаа юу байхгүй юу? Байхгүй шүү дээ, тийм үү? Нэг удаа Магтан нууны цугларалт болсон чи тэгж хэлсэн. Яг л би дуурийн дуучин шиг дуулдаг болчмоор байна гэж тэгсэн. Тэр чинь бас ганцхан удаагийн цугларалтаар боломжгүй зүйл шүү дээ, тийм үү? Тийм үү? Багш гэсэн би үнэхээр мундаг багш болмоор байна. Тэр ганцхан удаагийн цугларалтаар ч гэсэн болох зүйл биш. Харин юу вэ гэхээр би үнэхээр өдөр болгон энэ үйлчлэлтэд сэтгэлээ зориулаад ямар ч хэлсэн Бурхны надад өгсөн байгаа энэ шудраг бусын ий төрөнгийг өрн таран хийхгүй байя гэж сэтгэлээ зориулах юм бол айжмаар сурж болохоор зүйл. Та бүхэн бодоод ирээ. Сэтгэл байх юм бол өдөр болгон нэг цаг YouTube-ээс хичээл хараад дагаад хийх боломж байгаа юу? Байгаа шүү дээ, тийм үү? Үнэхээр сэтгэл байгаа бол би эзний өдөр дуулгаж байгаа дуугаа тийм үү? Бүр аяын фонограммын тавиад ч болтгой хэд хэдэн удаа бэлдэх боломж байгаа юу? Байгаа. Хэрвээ би сэтгэл байх юм бол эзний өдөр орох булангийн чөлөөллийнхаа сэдвийг тийм үү? Бүр сарын өмнөөс ч гэсэн яг уу бэлдээ тунгаан бодоод нөхөрлөө бэлдэх боломж байгаа. Тийм учраас бид бүхний энэ байгаа бүхий зүйл шудраг бусын ид хөрөнгө учраас бүгдээрээ эзний хүсэж байгаа үр жимсийг гаргахын төлөө үйлчилцгээе. Тэрнээс биш энэ үйлчлэлийг хийж байгаа би тийм үйлчлдэг хүн гэдэг нэрнээс илүүтэйгээр жинхнээс өөрөөс нь үр жимс гарч ижил тэр нэрэндээ тохирсон хүн болно шүү дээ, тийм үү? Би багшаар үйлчилдэгэ гэсэн ирнэ. Өөрийн маань нөхөрлөж байгаа хүүхдүүд аврагдаачгүй, итгэлийн амьдралаар амьдрч чадахгүй байх юм бол ямар вэ? Би Магтан нууны багт үйлчилдэг гэсэн мөртлөө ганцаараа нэг дуу дэлгээд бүтэн зөв дуулж чадахгүй байвал тэр хүн тийм үү? Юу гэсэн үг вэ? Медиа багт үйлчилдэг гэсэн ирнэ. Тийм үү? Энгийн зүйлийг чадахгүй байх юм бол тэр чи одоо бас юу гэсэн үг вэ? Харин сэтгэлээ гаргаад хийх юм бол гарцаагүй яах вэ? Бурхны хүлээж авч болох үр жимс гараад тэрнгээрээ дамжуулаад хүмүүс аврагдаад ахан дүү сэтгэлийн амьдралаар өсөөд дээрээс нь Бурхан алдаршуулах боломжтой болно. Тийм учраас бид бүхэн эзний зүйлийг авчаад эзний зүйлийг хийж байгаа хүмүүс учраас эзний зүйлийг хийхдээ эзний зүйлийг зарцуулахдаа харам хандаж болохгүй гэж хэлмээр байна. Нэг хүн ингэж хэлсэн байсан. Хэрвээ аминч байсан таныг бусдад үйлчлдэг хүн болгож аварч чадаагүй итгэлтэй нь таны итгэл таныг бусдад аминч байсан таныг бусдад үйлчлдэг хүн болгож өгөөгүй бол там руу явах гэсэн таныг диваажн руу явуулж өгөх итгэл гэдэг нь ч худлаа гэж хэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Баттай аврагдсан хүн л бол гарцаагүй яах вэ? Өөрийнхөө тухыг бодоод аминч байдаг биш. Харин яаж хийж яагаад нэг ч болов илүү энэ шудраг бусын ид хөрөнгөө зориулаад нэг ч болов мөнхийн анд нөхдөдөө болох юмсан гэдгийн төлөө хичээд өгөн гэж хэлж байна. Үнэхээр баттай аврагдсан хүнд бол өөрийнхөө итгэлээр амьдралаар дамжуулаад нэг ч болов үр жимсийг Бурхны өмнө ургуулах юмсан гэж хүсдэгтэй байтал би үйлчлэлийг дааж авсан хүн мөн л юм бол өөрийн маань үйлчлэлээр дамжуулаад эзэн нэг ч болов үр жимсийг аваасаа гэсэн тийм сэтгэлээр үйлчлэх хэрэгтэй. Харин тэрний хамгийн их хэл нь юу вэ гэхээр өөрийн сэтгэл хамгийн чухлаа гэж хэлмээр. Хэрвээ тэр сэтгэл байх юм бол эзэн надад ямар олон боломжийг бас авьяас чадварыг өгсөн байгаа вэ гэдгийг олж харж чадах байх. Хия гэсэн хүсэл байх юм бол. Ямчаас та бүхэн өөрийнхөө дааж авсан үйлчлэлийг эзний өмнө үнэхээр их итгэмжтэй сайн хийдэг, сайн нэрүүд болоосай гэж хүсэж байна. Тэгээ хамтдаа залбираад үгэн амьдралаа. Биднийг хайрладаг Бурхан минь, танд баярлалаа. Эзэн та үнэхээр эрхэм үүргийнхаа ажлынхаа төлөө, бас эрхэм хүслийнхаа төлөө бид бүхнийг сонгож аваад чуулган дотор энэ эрхэм үйлчлэлийг даатгаж өгсөн билээ. Эзэн таны даатгаж өгсөн энэ үйлчлэлийг эзэн таны бидэнд өгсөн шудраг бусын эд хөрөнгөөр улам илүү сайн гүйцэтгэж чадхад та туслаарай. Өөрийн маань хийж байгаа үйлчлэлээр дамжуулж эзэн та алдаршиж бас олон ахын дүүс маань итгэлийн амьдралын олон үр жимийг хүртэж чадхад бас дээр нь олон хүмүүс аврагдахад тус төхөн болж чадхад эзэн минь та тусална уу. Энэ удаагийн баруун бүсийн үйлчлэлийн магийн цугларалтыг зөвшөөрж өгсөн танд талархаж байна. Үлдсэн бүхий л цагийг танд даатгаж биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За
үгээ сайн сонссонд баярлалаа. Үргэлжлүүл